Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинжлэх ухааны технологийн сантраа хамтран бэлтгэж байгаа Science X цуврал ярилцлага маань эхлэж байна. За бид энэхүү цуврал ярилцлагаараа Монгол улсдаа шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхээр сонирхолтой судалгаануудыг хийж байгаа эрдэмтдийг ээлж дараалан урьж ярилцаж байгаамаа. Энэ удаа буддын гүн ухааныг шинжлэх ухаантай одоо хэр ойролцоо байна вэ гэдэг маш сонирхолтой судалгааг хийж байгаа. Доктор Дид профессор Дондогтой ярилцахаар бэлэн болоод байна. Та юу яагаад энэ судалгаа хийх болсон бэ? За баярлалаа. Хоёр ухааныг харьцуулж судалсан юм байна гэж ойлгож болно. Тэгээ хоёр ухаан маань нэг нь шинжлэх ухаан, нөгөөт нь буддын ухаан. Судалгааны нэр нь бол шүтэн барилгын шинжилгээ гэдэг ийм үгтэй. Энэ хоёр ухаан хоорондоо ямар холбоотой юм? Яаж хоорондоо уялдаж байгаа юм? Аль нь альныгаа жолоодоод байгаа, эсвэл зэрэгцээ оршоод байгаа мó гэдэг ийм асуудлууд ерөнхийд нь бол тавигдана. Шинжлэх ухаан бол хүний дотоод ертөнцийг судалдаг. Одоо сэтгэл судлал гэдэг ухаан байна. Нийгмийн ухаан гэсэн нарийн дээр ярих юм бол хүн сүргийн гэдэг агуулгаараа хүний судалгаа байдаг. Шинжлэх ухаан боллоо зэрэг уламжлалт ойлголтоор одоо энэ материаллог бидний хүний гадна оршиж байгаа мэдээж бусад хүн орно, тэгээд байгаль орон, зайн орно, тийм ээ, бодис амтны орно, энийг судалдаг. Тэгэхээр хүн бол хоёр ертөнцид зэрэг амьдардаг юм байна. Нэгдүгээрт гадаад ертөнц, хоёрдугаар дотоод ертөнц. Хоорондоо ямар холбоотой юм гэхлээр хүний дотоод ертөнц нь хүнийг нь жолоодож явдаг юм байна. Жишээлхэд мөрөөдөл байна, зүүд байна, зөн совин байна. Орчин үеийн хэл рүү ороод ирэх юм бол зорилго байна. Зорилгодоо хүрэх арга нь байна. Бүтээн байгуулах санаа нь байна. Таны чимээдсэн ойлголтууд нь байна. Ухаарсан юм нь байна. Тэгээ амьдрал туулах явцдаа одоо бас мэдэж авсан юм нь байна. Алдсан онсон юм нь байна. Энэ бүх юм бол ерөнхий томьёолоор нь хүний дотоод ертөнц гэж ойлгож байгаа. Яг таны яриад байгаа юмнуудыг ингээд сонсохоор мэддэг юм байна даа л гэж бодогдоод байгаа. Судалгаа хийх болсон шалтгаан нь яг юунд байна? Та судалгаагаараа гол нь нийгэмд нийтэд тэр дундаа Монголын одоо энэ нийгэмд юуг гаргаж харуулахыг зорьсон бэ? Нэг зорилго байж таараа тий. Байна. 90 оноос хойш ингээд нийгмийн зохион байгуулалт өөрчлөгдөөд бид нар шилжилтийн үедээ явж байгаа. Олон салбарууд шилждэг юм байна. Эдийн засгийн шилжилт бол дууссан гэж ойлгож байгаа. Гэтэл одоо нийгмийн салбарын шилжилт дууссан уу? Сэтгэл зүйн салбарын шилжилт дууссан уу? Бизнесийн салбарын шилжилт дууссан уу? Тэгээ хүний өөрийн сэтгэл санаа одоо тэр тогтвортой байдал юмыг ойлгож байгаа юм гэх юм байна гэдэг юм шилжилт дуусна уу гэд ингээ олон салбараа наваад үзэхлээр зэрэг эсвэл дуусахгүй байгаа юм. Бүр явагдахчгүй байгаа юм. Тэгээд энэ нийгмийн ороо босгаа энэ асуудал хязээ шийдэгдэх юм бол юундаа хямарчихсан юм бол хуучин нь юу нь болоогүй юм бол шинээр одоо хайчих гад байгаа юм бол ер нь яаж явбал би эрхвч амьдралдаа алдчихгүй ч гэдэг юм зөв зам мөртэй болох юм бол гэдэг ийм тань мэдхэн сонирхлын үүднээс ийшээгээ явсан. Өөрөөр хэлбэл нийгмээ сайжруулах гад би сонирхлын асуудлууд тавиад байна гэсэн үг. 90 оноос ч хойш нэг албан боловсрол маань ерөнхийдөө модноос гарсан. Тэгээ энэ бүхэн яаж цэгцэрх юм бэ? Гарц нь хаа байна гэд би бол сайн дураараа нийгмийн салбар руу орсон. Миний үндсэн мэргэжил бол физикч, оптик спектр судлаач, биофизикч. Ийм хүн л дээ. 90 он хүртэл би ийм мэргэжлийн салбартаа шилжилтүүдийг хийсэн. Тэгээд биофизикийн салбар маань байгалийн шинжлэх ухааны дундын арга зүйтэй юм учраас бусад салбарын шинжлэх ухааныг судалсан гэсэн үг. Тэгээд нийгмийн цэгцэрлийг сайжруулахын тулд ямар ухаан хэрэг болох вэ гэдгийг нэр чайгаад эдийн засаг руу орлоо, нийгэм рүү орлоо, социолог руу орлоо, сэтгэл судлал руу орлоо. Ингээд энэ бүхнээс чинь бол нэг гар цайгаад яваад тоглоо. Гарц нь олдохгүй. Тэгээд сүүлд нь мухарчаад байжсэн чинь хүн өөрт нь байдаг юм биш үү? Энэ хүний дотоод ертөнцид байдаг юм биш үү гэдэг ийм хайрал хайгуул яваад тэгээ эцэст нь энэ буддын сургаал гэж бидний уламжлалт сургаал байгаа. Тэгэхдээ энэ сургаал маань бусад шашинны сургаалаас юугаар ялгаатай гэхээр айгүй их бүтээлт. Одоо ганжуур данжуурын бүтээл гээд ингээд нийлээд нэг 330 бот яригддаг байдаг. Тэгээ энэ рүү өнгөж үзье. Ер нь энэ их бот дотор юу хийгдсэн байдаг юм бэ? Тэгээ энэ рүү ороод үзэхлээр зэрэг хүний нөгөө дотоод ертөнцийн чинь тайлсан ухаан байдаг юм байна. Тэгэл энэнийг ерөнхийдөө баримжаалж таамаглан дэвшүүлээд
Тэгвэл дотоод ертөнцийн судалгаа, гадаад ертөнцийн судалгаа хоёр хоорондоо яах юм бэ гэдэг асуудалтаар л одоо чиглэл явсан гэсэн үг. Тэгээ эцэст нь юу олсон бөхлөө зэрэг энэ хоёр ертөнц чинь бол зэрэгцээ ертөнц юм байна. Хүн нөгөө хоёр ертөнцтэй зэрэг оршид юм байна. Дотоод ертөнц нь гадаад ертөнц бол жолоодж явд юм байна. Хүнийг өөрийнх нь дотоод ертөнц жолоодж явд юм байна гэдэг ийм юмдаар хүрч ирсэн л дээ. Одоо тэгээд гол нь таны судалгааны үр дүн чинь нийгэм зэгцэрх юм уу юу гэсэн асуултаас эхэлсэн юм биш үү? Одоо тэгээд манай нийгэм ер нь зэгцэрх юм уу юу? Зэгцэрхэд хэр хугацаа шаардлагатай байна? Миний ойлголтоор бол хүн төрлөختөн анхнаасаа сүрэг байж байгаа л тэгэл жаахан хөгжил нийгэмшээл ингээд соёлжоод ингэж явсаар байгаа. Тэгэл нэг тийм унган голдрлоор явж исэн юм байна л да. Социализм буюу тэр Октябрийн хувьсгалын үед чинь бол нэг том сэгсрээ үүсээд энэ хуучин нийгэм бол нийгмийг оюун санаагаар бүтээе, өөрчлөё, сайхан болгоё гэд. Тэгээ юуг нь өөрчлөх үглийн зэрэг тэр үе хүртэл нийгэм давхраажж оршиж ирсэн. Өөрөнд л хамгийн ядуугаас эхлээд л тэгэл дээшээ яваал тэгэл бүр супер элит давхраг гэл ингээд нийгэм давхрааж. Тэгээ нөгөө хөрөнгөтэй тэр хоёроо ерөнхийд нь багшлаад үзэх юм бол хөрөнгөтөн паритар гэж хоёр хуваалцаад ингээ онлайнч гарсан Марксийн онол. Тэгээ ингэж хөрөнгөөрөө эрх мэдлэрээ ялгарч амьдрах нь бол шудраг биш юм аа. Энийг ерөөсөн нийгмийг давхраагүй болгоё гэдэг ийм үзэл санаагаар л тэр нэг давлгаа үүссэн байна. Тэгээд нэг хэсэг нөхдүүд нь социализм гэнүү, коммунизм гэнүү тэрл рүүгээ ороод ингээ явж байгаад нэг 70-80 жил болоод тэгээ нөгөө сайхан шудраг тийм ээ ялгарл байхгүй эрх тэгш ийм нийгмээ байгуулж дийлэлгүй тэгээ буцаад нөгөө үндсэн голдрол руу орж яваа юм байна гэж би хувьдаа тэгж ойлгож байгаа. За ингээд орхлоон зэрэг бид нар нөгөө өргөн хүрээнд судалгааны материаллаан танилцуулаагүй, боловсролдоо тэрнийг оруулж ирээгүй учраас бид нар одоо ямар санаа бодолтой явж байгаа сүүлд нөгөө төсөн буцчаад хаашаа явж гин одоо бид нар хаа хүрэх юм гэдэг талаар бол мэдээлэл их хомс гэж боддог. Миний ойлголтоор нөгөө хүн төрөлхтнийхээ хөгжлийн зам ёсны зам руугаа орж байгаа. Тэр нь буцаад давхрааж гэнэ гэсэн үг. Ер нь бол нийгэмд нийтэд тустай шинжлэх ухааны судалгааг л бид нар татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж энэний үр дүн гүйцэтгэл үзээд дээ шүү дээ тий. Тэр утгаараа ч одоо улсын хөгжил шинжлэх ухаанаас үнэтэй гэдэг урандор бид энэ эрдэмтдийн цуврал ярилцлагыг хийж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө хийж байгаа судалгаа шинжилгээний ажлыг цаашдаа яаж нийгэмд нийтэд тустай ойлгох юм? Ном болж гарах юм уу? Сургалтын гарын авлага болох юм уу? Таны шинжилгээний яг үр дүн юу байх юм? Их сайхан асуулт байна. Тэгэхээр миний судалгааны объект бол хийсвэр объект гэдгийг ойлгоцсон байна. Энэ барьцгүй. Тэгэхээр барьцтай юм юу вэ гэхлээр би энэ судалгааны хүрээнд 4 юм хийсэн. Нэгдүгээрт бол энэ буддын ухааны мэрэгдүүд, шинжлэх ухааны мэрэгдүүд хоёрыг хооронд нь уулзуулж одоо танин мэдхүйн төвшөнд нь хурал хийх зохион байгуулах. Тэгээ аль аль салбарын нь илтгэгчдийг олоод ингээд бол 30-аад илтгэл хэлэлцүүлж хурал хийгээд тэгээ тэр илтгэлүүдийн эмгэтгэлийг гаргацсан. Нэг хийсэн чиглэлнээ. Нөгөө тал нь улсаа зэрэг энэ буддын танин мэдхүйн салбар руу цаашид хэн нэгэн хүн орё гэвэл эхлээд нэг жаахан тийм нэг бас нэг цагаан толгойн болохоор ийм тус тийм болъёгээд ингээ буддын танин мэдхүйн одоо нэр томьёо хэллэг энэ юмны 4 хэлний тойл гаргасан. Орос, англи, төвд, монгол гэх 4 хэлний тойл гаргасан. Материалын талаас энэ дахиад материалын талаас 15 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. За энэ нь одоо юу гэдэг нээлт хийсэн гэдэг утгаараа биш. Энд бол шинжлэх ухааны сэтгэлгээтэй шинжлэх ухааны танин мэдхүйгээр одоо муугаар хэлэх юм бол тархин угаагдсан хүн энэ салбар руу орохлоор ингэж ойлгож болж байна шүү. Ийм юм байна шүү. Шинжлэх ухаантайгаа ингэж дүйж байна шүү. Шинжлэх ухаантай ингэж харьцуулах юм байна шүү гэдэг энэ юмыг гаргаж 15 өгүүлэл нийтлүүлсэн байгаа. За дөрөвдүгээрт нь бол Монгол хүний дотоод ертөнцийн судалгаа гэдэг судалгааг анх удаага хийсэн. Дотоод ертөнц гэдэг энэ ч юу юм хинч тодорхойлоогүй байгаа. Тэрнийг судлах нэхлэн зэрэг яаж судлах юм? Тэг үр дүн нь юу гарах юм? Тийм ээ? Ийм харанхуй аль аль талаас харанхуй ийм судалгааг бол
хийх зориг гаргаж энэ судалгаагаа хийсэн. Нийтдээ нэг 800 хүнээс судалгаа авсан. Тэгээ миний боловсруулсан асуумж энэ төр бол надад бол их мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт бол одоо юу гэдэг нэг 100 хүнээс эхлээд бол тогтворж байгаа хариулт нь дүр зураг нь. Тэгээд ямар үр дүн гаргасан бэ гэхлээр зэрэг хүний дотоод ертөнц бол далайтай зүйрлэж болно. Далайн гадаргуудаар бол давлгаа их байдаг. Салхинаас хамаарат одоо өндөрч давлгаа үүсч болно, багт давлгаа үүсч болно. Тэгтээ гүндэн бол нам тайван байдаг. Энтэй адилхан хүний дотоод ертөнц бол бас далай шиг зүйрлж үзэх юм бол тэр судалгаагаар Монгол хүний дотоод ертөнц бол уламжлал ёсоор үүжүү байна, тайван байна, дүлгөөн байна. Гадаргуун дараа нь үүсч байгаа давлгаанууд бас байна, хуйларч байна. Энэ нь бол сошиалор дамжаад гэдэг юм уу? Ингээд бол хуйлардаг юм байна. Тэгтээ сошиалор дамжаад хуйларч байгаа. Энэ нийгмийн одоо нэг олон дагагчтай хүмүүсүүдийг дагаж байгаа энэ урсгал чиглэлээр наваад үзэхлээр тэрвэл энэ бол Монгол хүн ийм болчихсон юм байна шүү. Муухай болчих энэ төргээл зөндөөл юм гардаг. Тэгэхээр Монгол хүн байдгаар юм байгаа. Тийм нийгмийн давлгаанд бол үүсч тийм юмнууд бол үүсч байгаа. Тэр гадаргуу дээр байгаа нэг давлгаа долгион төдий юмыг бол дотоод ертөнцийн хямралтай Монгол хүний одоо үгүйсэж байгаа, устж байгаа энэ юмтай бол зүйрлж болохгүй зүйл юм гэж. За баярлалаа танд. За баярлалаа. Science X цуврал ярилцлагын ээлж дугаарыг хүргэлээ. За энэ удаа бид буддын гүн ухааныг шинжлэх ухаантай харьцуулан судалж байгаа доктор Дэд профессор Дондогтой ярилцлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.